Сайн байцгаана уу? 7 хоног бүр цувралаар хүргэж байгаа крипто зах зээлийн томыг та бүхэндээ хүргэж байна. Өнгөрсөн 7 хоногт Дональд Трамп эзэмшдэг Trump Media компани шинээр крипто валютын 3 ETF-ийг гаргахаар болсон бөгөөд үүний нэг нь биткойны ETF байх нь тодорхой болоод байгаа юм а. Үүний зэрэгцээ BlackRock-сан Европын зах зээл дээр шинээр биткойны ETF-ийг гаргах нь тодорхой болоод байгаа бөгөөд уг ажлын сурчлагын ажил энэ 2 дугаар сараас эхлэн явагдах юм а. Мөн өнгөрсөн 7 хоногт биткойны үнэлгээ 90,000 ам$ руу унсан ч гэсэн нийт крипто зах зээлд эзлэх зах зээлийн үнэлгээ нь 60%-аас дээш хэвээр байсаар байгаа юм. Харин энэ 7 хоногийн лав гарагт Америкийн нэгдсэн улсын инфляцийн тоо мэдээ зарлагдах бөгөөд үүнтэй зэрэгцэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бодлогын ямар бичиг баримт болон цаашдын төлөвлөгөө гарах нь тодорхой бус хэвээр байгаа юм а. Энэ мэдчлэн крипто валютын зах зээлтэй холбоотой мэдээллийг авахыг хүсвэл энэ доор харагдаж байгаа утсаар бидэнтэй холбогдох боломжтой юм а.